цаг 30 минутаас авсалаад 13 хүртэл үргэлжлэнэ. 17:30 минут хүртэл хуралдана гэж сая хуралдаанд дараалагч хэлсэн. Завсарлаж нэг цагийн хугацаанд. Уг нь бол нээлттэй хуралдаан гэж танилцуулсан. Би яагаад тий нээлттэй хуралдаан гэж танилцуулсан. Тэгээд сая одоо бас хаалттай болцсон юмар бидээ сая гарч ирээд мэдлээ дотор бас яригдсан. За тэгээ асуусан хоёр талаас хоёулаа их хурал талаас засгийн газар талаас аль талаас нь асуухад хуралдааныг бол үндсэндээ эхлэлийн нээлттэй явуулдаг. Цаашаа бол хаачдаг юм уламжлалт жишгтэй гэж хариулж байна. Харамсалтай. хуулиар зорчиж болохгүй үстэй. Хуулинд нээлттэй явуулахыг. За одоо тэр бол хуралдаан даргалагчийн тийм үү? Хуралдаан даргалагчийн өөрийнх нь тийм үү дэгээ яаж сахиулах нь тэр хүний одоо өөрийнх нь бас үүрэг эрх нь байдаг баха. Би ч гэсэн бас Монгол улсын ерөнхий сайдын итгэмж төлөөлөгчийн хувьд те Монголын ард түмэн Монгол улсын ерөнхий сайдын байр суурийг Монгол улсын засгийн газрын байр суурийг тийм үү сонсоосоо гэж бодож нэлээд сайн одоо үгээ бэлдсэн байсан. Харамсалтай нь бас миний үг бас яваагүй юм шиг байна. Их хурлын гишүүд маань ч гэсэн бас үгээс нээлттэй сонсохыг хүсээд бас ярьлаа. Харамсалтай нь явсангүй. Гэхдээ бас нэг зүйлийг энд бас хэлэхэд харьцангуй одоо юу гэдэг тэгш бус байдалтай. Засгийн газар талаас нь 3-4 хүн суудсан, их хурл талаас нь 20 хүн суудсан. Тэгээ улсын их хурлын одоо гишүүд олуулаа суучгаар цэц хуралдаан даргалагч болд юм уу? Олуулаа суусан талд нь илүү их одоо олон минут ярих, 3 дахин илүү яриулах, хүссэн хугацаанд яриулах, хүссэн гаргасан хүсэлт болгоныг нь сонсох иймэрхүү байдлаар жишээхэн тийм асуудал гарч байна. Өөрөөр хэлэх юм бол бид нотлох баримтаа гаргаж өгөөл нотлох баримт байна уу нэмэлттэй байна л ингээд асуудлын хүрээнд явж байхад их хурлын гишүүдээс нотлох баримтаас гадна бидэнд ийм хүсэлт байна. Энийг шийдэж өгөх нэр хүсэлтийг шийдэхийн ийм гомдол байна. Энэ гомдлыг ярьж өгөх тэрийг шийдэж өгөх юм. Бид одоо 30 минут ярмаар 30 минут яриулахын засгийн газар талаас ярихт нь 10 минутын хугацаа хэвтэлээ одоо болно гэх юм. Иймэрхүү байдлаар одоо бас тэгш бус бити хандаасаа гэж хүсэж байна. Өдөөс хойш хуралдаан дээр одоо хоёр талыг тэнцүү одоо бас яриулах, тэнцүү одоо өөрөөсөө байр суурийг хамгаалах энэ боломж олцоог олгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар ч гэсэн хуралдаан дараалж хэлсэн байгаа. Тийм бол үндсэн хуулийн зэс ёсны тал дээр анхаарах байх гэж бодож байна. За баярлалаа. Таныг одоо сая гэрчээр оруулсан шүү дээ тийм ээ. Уул нь бол ихэнхдээ өгсөн байл шүү дээ. Улсын хурлын болоод холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын хурлын итгэгдсэн төлөөлөгчөөр нэр бүхий гишүүдийг томилсон. Үүний дотор миний нэр байсан. Улсын хурлын одоо шийдвэр гаргах процессод оролцсон буюу шийдвэрээ ямар үндслэлээр одоо гаргасан бэ гэдэг хамгаалж ярих бүр эрхтэй хүн улсын хурлын гишүүд өөрсдөө байгаа. За дээрэс нь хэрэг маргааны хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу за энэ одоо яг үндсэн хуулийн цэцгийн маргаантай холбоотой ажиллагаанд шийдвэр гаргахад оролцсон энэ хүнийг гишчээр дуудана гэж ойлголт ерөөсөө байхгүй. Тэгэд өнөөдөр Монгол Улсын үндсэн хууль хүч төрж бидний гаргасан бүх хүсэлтүүдийг ерөөсөө хурал даргалагчаар ганцаараа тайлбар хийгээд хүлээж авсангүй. Энд чинь дор хаяж 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хилцэн шийдвэрээ гаргаад та нарын энэ хүсэлт үнэлтэйг нь үнэлэхгүй байна гэж тайлбарлах ёстой. Тэгээд дээрэс нь сандаг очир гишүүн бит хоёрыг одоо үндсэндээ ярих буюу улсын хурлын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж улсын хурлын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх энэ болцоог олгосонгүй. За дээрэс нь улсын хурлын институцийн хувьд бүрэн эрх талж байгаа. Ямар гишүүнээр үндсэн хуулийн цэцгийн итгэвсэн төлөөлөгчөд томилох вэ гэдгийг нь халдаж шууд одоо ямар үндслэлээр гэрчээр тогтоож байгааг мэдэгдэхгүйгээр гэрчээр тогтоосон гэдэг байдлаар явж байгаа. Надад гэрчлэх ямар ч зүйл байхгүй. Би улсын хурлын гишүүн энэ 111 гишүүн хуралдаанд оролцсны ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн 71 гишүүний нэг нь би өөрөө байхгүй. Тэгэд ийм байдлаар хүч төрж одоо үндсэн хуулийг илтэд зөрчиж, процессын хуулиудаа илтэд зөрчиж ийм одоо үр дагавартай юмнууд явлаа. Тэгээд одоо туйлын харамсалтай байна. За дээрэс нь одоо өмнөдөө хэлэхэд тэр гэрчээр тогтоосон тогтоолуудыг бид нарт ерөөсөө үзүүлсэнгүй, маргаа үсгсэн тогтоолуудыг үзье гэдгсэн үзүүлсэнгүй, энэ дээр нь гомдол гаргая гэсэн үзүүлсэнгүй, гомдлуудыг ерөөсөө авч хилцсэнгүй. За дээрэс нь илтэд засгийн одоо хилцүүлгийг явж хагаад засгийн газрын итгэмсэн төлөөлөгч үгээ хэлэнгүүт шууд дамжуулалтыг унтрааж байна. Энэ одоо юунаас ингэж айд сандарч ийм зүйлүүдийг хийж ингэж хуйлдаан хийж байгаа юм. Энэ үндсэндээ Монгол улсын үндсэн хуульд ёс парламентын ёсыг нураахад одоо дахиад нэгэд алхачудаа л гэдэг ийм л одоо болгоомжлол
эмзэглэл одоо зүгээр хувь гишүүний хувьд байна. Үндсэн хуулийн цэцэг гэдэг бол цагаан дээр хараар бичснийг л тайлбарлах одоо манах хэвээр тэрийг сахиулах хэвээр ийм хүмүүс ч үүдэг. Гэтэл одоо гишүүд маань ихнээсээ гарч ирээд үндсэн хуулийн цэцэд итгэхгүй байна гэдэг асуудлуудыг ярьдаг. Цэцрүүгээ хийдэг ингэж дайрчин юм юу? Бид дайраагүй. Ерөөсөө процессын дагуу өсөлтүүлээд тавьсан. Тэгэхээр хардаа ерөөсөө тийм байхгүй. Сая Бямцогцоод маш худлаа хэллээ. Бид дигийг сахиунд байгаа уралдаан дагалгчийн дагуу явж байгаа. Засгийн газар ихсгсэн шаардлага гаргасан учраас энэ болгон дээр парламентыг төлөөлж байгаа болон энд одоо нэр дуудагдсан гишүүд тайлбар өгөх үүрэгтэй шаардлагатай гэдгээр л цэц яриулж байна. Нэгдүгээрт энэ. За хоёрдугаарт бид цэц биш шүү дээ. Улсын хурлын бүрийн ирэхэд халдж байгаа асуудал нь юу гэхээр улсын хурлын тогтоолыг дунд судлаараа эхлээ хилцээд улсын хурл энэ дээр шийдвэрээ эргэж авч үзээ зөвтгөх. Зөвтгөөгүй бол зөвшөөрөхгүй байна гэдэг аль бие усны шийдвэрээ гаргаад энийг нь их судлаараа жишээ нь одоо цэц хилцнэ гэд үндсэн хуулийн 62-ын 66 дугаар зүйлийн 2 3 дахь хэсэг дээр байж байгаамаа. Энийг илтэд зөрчөөд маргааныг шууд их судлаар явлаа. Их судлыг үүсгэсэн тогтоолооч үзүүлэхгүй байна. За хоёрдугаарт яг энэ тогтоол нь өнөөдрийн байдлаар ерөнхийлөгчийн хоригтой буюу төр дүгдэлцэн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Цэц бол хүчин төгөлдөр тогтоол дээр л хяналт маргаан ажиллагаа явуулдаг. Маргаан өөрийн санаачлагаар гэдэг нь иргэдийн гомдлоор байдаг. Энэ албан тушаалтны бол үгүй гаргаагүй. Албан тушаалтан Иргэнээр гаргаж байгаа шүү дээ. одоо албан тушаалтан гаргасан учраас шууд гаргасан. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ 3 гишүүнээр хилцэж маргаан үүсэхгүй юу гэдэг процессыг л алгасж байгаа хэлбэр. Бусад асуудлыг ерөөсөө ингэж дигийн хуулийн дагуу явах хэрэгтэй маа. Тэгээд хамгийн гол нь асуудлуудыг цэцээр хилцүүлэхгүй гэдэг юм шиг. Дэг журмын дагуу хуулийн дагуу явуулаач. Энэ үндсэн хууль заасан үг үсгээ ингэж зөрчиж болж байгаа мó л гэдэг зүйлийг явж байгаа. Мэдээж энд эцэстлийн шийдвэрлэг нь. Тэгэхээр Гэхдээ би гэрчээр оролцох ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Яагаад тэгэхээр би шийдвэр гаргасан эрдэнэд орсон 111 гишүүний нэг санал хураалтанд оролцсон ерөнхий сайдыг огцруулах санал дээр дарсан 71 гишүүний нэг л байхгүй. Энэ шийдвэр гаргасан үйл ажиллагаанд буюу одоо та нар хардаа тухайн хэрэг маргаанд оролцсон шүүгчийг эсвэл мөрдөгчийг ч юм уу гэрчээр оролцдог болдгоо шүү дээ. Энэ өөрөө эргээ би ажиллаа хийгээд бүрийн эрхийнхээ хүрээ шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсон үнийг гэрчээр дуудана гэд миний ярих эрхийг буюу энэ гаргасан шийдвэрийнхээ үндэслэл тайлбарыг гаргах эрхийг сандаг өчир гишүүн бит хоёрын хувьд одоо үндсэндээ хүчээр ингэж хязгаарлаж одоо яриулахгүй байхаар шийдвэр гаргасан байна. Товчтой хэлгээд. За ер нь бол улсын хурл төрийн байгуулалтын байнгын ороо сайн зориг гишүүн бол огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүн санаачилсан. Тэгээ 2 гишүүн улсын хурлын гишүүн. Улсын хурлын даргын одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч. Гэтэл одоо энэ одоо эрхээ эдэлж чадахгүй субъектив байдлаар хандаж ингэж одоо 2 гишүүнийг гэрчээр одоо оролцуулна гэдэг чуулганы одоо цэцгийн хуралдаан дээр үг хэлэх болцоо боломжийг хангахгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Өглөөнөөс эхэлсэн цэцгийн хуралдаан ер нь бол хит нэг талыг барьсан ийм байдлаар асуудалд хандж байна. Их хурлын даргын талаас бид бүхний талаас эцэгэмжлэлийн төлөөлөгчийн талаас зүгээс хит хитэн асуудлууд дээр санал гомдол гаргасан. Тухайлбал өнөөдөр шууд цэцгийн их судлын хуралдаан өөрөө болно гэсэн энэ цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулиараа 3 тохиолдолд шууд их судлын хуралдааныг хуралдуулах ийм цагаан дээр хараар бичсэн юм хуулийн заалт байгаа. Гэтэл энийг мушгин тайлбарлаж өнөөдөр Монгол улсад онц байдал гэдэг юм уу, дайны байдал гэдэг юм уу, цэрэг зэвсгийн одоо ийм асуудал иймхэн 3 тохиолдолд цэцгийн одоо их судлын хуралдаанаар шууд хилцэн гэсэн ийм одоо хуулийн зохицуулт байхад өнөөдөр энэ 3 одоо нөхцөлийн аль нэг шаардлага хангагдаагүй байхад өнөөдөр одоо шууд их судлын хуралдаанаар хуралдуулж байгаа нь буруу байна. Цэцгийн тухай хуулиа зөрчиж байна. Дунд судлын хуралдааныг одоо энэ процессыг алгасж байна гэж энэ асуудлыг тавихад бол энэ асуудлыг одоо өөрсдийн байдлаар тайлбарлаж хуралдааныг шууд эхлүүлж байна. Болгон туяа даргын одоо зүгээс бол бас өөрөө хууч хүн биш ээ. Би өмгөөл авах хэрэгтэй. Өмгөөлийн тухай хуулийн олон зүйл залцуур зөрчигдөж байна. Тийм учраас энэ одоо хууль одоо маргаан хууль одоо хуралдаан дээр өмгөөл авах эрхийг маань хангаж өгөөч гэж яхад энэ болцоо боломжийг хангасангүй. Гэх мэтчлэн тавьсан асуудлуудыг их хурлын зүгээс тавьсан одоо санал гомдлуудыг өнөөдөр хуралдаан даргалагч одоо шууд одоо асуудлуудад өөрийн үзмжээр асуудалд хандаж ингэж одоо хуралдааныг өнөөдөр хүртэл явуулж байгаа нь ер нь бол цаашдаа ингээд өдөөс хойш хуралдааныг харахад өнөөдөр бол баг цэцгийн их судлын хуралдааны шийдвэр бол тодорхой болцсон юм байна гэж дүгнэхээр байна.
нэг тийшээ гарах нь тодорхой болцсон юм байна гэж ингэж дүгнэхээр байна. Асуудалд хандж байгаа байдал, асуудалд хариулж байгаа байдал, сувгтий байдлаар асуудал хандж байгаа бүрэлдэхүүнтэй шийдэх асуудлыг өөрөө ганцаарсалж шийдвэр гаргаж байгаа байдлуудаас харахад бол үндсэндээ энэ одоо цэцгийн шийдвэр бол тодорхой гарах одоо шийдвэр гарах нь тодорхой болцсон юм байна л гэж би хувьдаа бол хардах эрхээгээ өрөөнд одоо үзэж байна гэдгийг бас хэлье. Гэхдээ хурд талын итгэмжлэгдсэн төлөөлөгчд илүү ярьлаа шүү дээ. Байр суурь хэлтэй гомдол. Итгэмжлэгдсэн 10 хэдэн төлөөлөгч байгаа учраас бид бүхэн тэр үедээ 71 гишүүн Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан учраас 71 гишүүнийг төлөөлж 15-6 гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа. Энэ одоо хуулиараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс бол үгээ хэлэх, тайлбараа хэлэх, асуултанд хариулах бүрэн эрхтэй. Гэтэл сайн зөрөг гишүүн бит хоёрыг энэ болцоо боломжийг хангахгүйгээр улсын хурлын даргаас ирсэн албан тоотод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилуулна гэд байхад өнөөдөр гэрчээр дуудаж оролцуулна гэдэг нь хэний үзмжээр ямар субъектив байдлаар асуудал хандж байгаа нь үг хэлэх, хурал дээр үг хэлэх болцоо боломжийг олохгүй байгаа нь өөрөө бас энэ хардах сэрдэлтийг төрүүлж байгаа маа гэж хэлээ. Хоёр статус орж ирсэн юм бэ. Нэгдүгээр хоёрдугаар Орж ирэх асуудал биш. Булган туяа даргын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэг л албан тоот явуулсан. Энэ 16-7 хүн бол бүгдээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллана л гэж ингэж одоо албан тоот өгсөн. Гэрчээр ажиллаудаа гэж хинч энэ шийдвэрийг өгөөгүй. одоо явуулсан гэж сая Үгүй ээ. Оны санал дүгнэлтийг бол мөрсөн үйл зөрчсөн байж болзошгүй гэдэг асуудлыг юу ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Байнгын орооны санал дүгнэлтийг үү? Үгүй. Та бол буруу мушигж байна. Манай байнгын орооны хуралдаан бол ямар ч процедурын алдаагүй хуралдаанаа хийгээд хууль заасан, улсын хурлын тухай хууль, үндсэн хууль заасан, дэгийн тухай хуулийн дагуу бүх процедурууд явагдгаараа явагдаад ингээд одоо санал хураалтаа хураагаад нэгдсэн чуулганд санал дүгнэлтэд танилцуулаад энэ хүртэл хугацаанд 10-наас 16-ны хооронд явагдсан төрийн байгуулалтын байнгын орооны 3 удаагийн хуралдаан бол ямар ч процедурын алдаагүй явагдаж дуусаж одоо хуульд заасан одоо ажиллагаагаа хийж дууссан. Ингэснээр санал дүгнэлтэд байнгын орооны даргын зүгээс танилцуулснаар төрийн байгуулалтын байнгын орооны ажил дууссан гэсэн үг. Цаашх асуудал нь бол нэгдсэн чуулганы асуудал. Өнөөдрийн энэ цэцдэр үүссэн маргаан бол төрийн байгуулалтын байнгын орооны одоо санал хураалттай холбоотой асуудал огтхонч биш. Нэгдсэн чуулган дээр энэ зарчмын зүйтэй саналыг байнгын орооны санал дүгнэлтийг үндэслээгүй гэсэн асуудал л яригдж байгаа шүү дээ. Тэрээс байнгын орооны санал хураагаад шийдвэр гарсан санал хураалтын асуудал өнөөдрийн маргаантай ямар ч хамаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 22 гишүүн байхгүй байгааг та бүхэн яагаад онц байдал гэж үзэхгүй байгаа вэ? Онц байдал гэдэг бол Төсөв хэцүүдтэй дээ шүү дээ. Дэм бүгд чинь цаана. төсвийн асуудал цаг хугацаанд одоо шахагдж байгаа нь үнэ. Гэхдээ улсын хурал дээр өнөөдөр ч гэсэн төрийн байгуулалтын бүх байнгын ороо одоо манай төрийн байгуулалтын байнгын ороо нэг цагаас хуралдаж өчигдөр төсвийн байнгын ороонд хуралдаж хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо хуралдаж төсвийн асуудлуудыг хилцдгээрээ хилцээд байнгын ороодод өнөөдөр зарчмын зүйтэй саналаа гаргаад улсын хурлын үйл ажиллагааг хэв явуулж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүн байхгүй байгаа. Хуралдаан хаалтаа өгж нь яг хууль дээр хуралдааныг нээлттэй явуулна гэж заасан байгаа. Цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл өнөөдөр бол одоо цэцвэл хуралдааныг сэтгүүлчдэд энэ одоо болцоо боломжийг олон нийтэд их хурлын чуулган хүртэл одоо 20-30 цаг нээлттэйгээр яваад иргэдэд мэдээллийг мэд хэрхийг хангаж итэл цэцгийн хуралдаан одоо яагаад хуулийн заасан хүрээнд нээлттэй явахгүй байгаа нь өөрөө бас одоо бас л энэ хуралдааныг субъектив байдлаар тайлбарлаж хуулийн дээр одоо заасан зүйл заалтыг одоо бас өөрөөр тайлбарлаж ингээ өнөөдөр та бүхнийг болцоогоор хангахгүй байгаа нь бас л нэг одоо харыг төрүүлж байна. одоо маргалдагч хоёр тал айл нь гарч ирээд энэ цэцгийн шийдвэр бол одоо ямар нэгэн байдлаар нөлөө орчжээ гэдэг ийм асуудал ярьж. Тэгэхээр ямар ч шийдвэр гарсан бас л одоо цаашаа сонжрох, үргэлжлэх ийм руугаа явчлаа гэж. Нэг тал нь угсаа гомдолт бас. Тэгээ өнөөдөр хамгийн гол асуудал цэц бол хянан шийдэгдсэн эцсийн шийдвэр нь болж хүчин төгөлдөр болж баталгаажсан ийм хуулийн дээр маргаан үүсэх хуультай. Гэтэл өнөөдөр улсын хурлын ерөнхий сайдыг огцруулсан тогтоол албан ёсоор эцсийн байдлаар ёсчлон хилцэгдэж батлагдаагүй байгаа гэж ойлгоорой. Энэ нь өөрөө өчигдөрхөн уржигдөрхөн ерөнхийлөгчийн тавьсан хориг хууль батлагдлаа. Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа байдаг. Хоригийн хугацааг улсын хурал хилцэх хэсэг асуудлыг хугацаатай. Ингээд төрийн мэдээлэл гарснаар тухайн улсын хурал дээр хэлсэн хууль тогтоомж албан ёсоор баталгаажлаа гэсэн үг.
Гэтэл өнөөдөр албан ёсоор баталгаажиг байгаа асуудал дээр өнөөдөр цэц асуудал үүсгэж, маргаан үүсгэж ингэж байгаа нь өөрөө хуулийн том зөрчил шүү л гэж бид үзэж байгаа. За баярлалаа. Тийм баггүй. Цэц өөрийн Шийдвэр дээр өөрийн санаач маргаан За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За цэцгийн хуралдаан маань за үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдаан за цэцгийн үндсэн хуулийн цэцгийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нээлттэй уг нь явах ёстой байсан. Нээлттэй гэдэг нь одоо үндэсний аюулгүй байдал за хувь хүний одоо хүсэлтээр тэ хувь хүний нууцтай холбоотойгоос бусад асуудлаар уг нь нээлттэй тэнд нь олон нийтэд шууд дамжуулах, дүрс бичлэг хийх ингээд нэвт одоо бичлэг хийх энэ бүх боломжуудыг уг нээж өгөхөр хуульчилсан байсан ч гэсэн харамсалтай нь хаалттай явж байна. Тэгээд бид одоо оролцож байгаа гишүүдээс та бүхэнд гарч ирж бас ингээд мэдээлэл өгж байна. За энэ удаа хоёр асуудлыг хэлцэж байгаа. Нэгдүгээрт ер нь яг ингээд томьёолоод аваад үзвэл нэгдүгээрт улсын хурлын ерөнхий сайдыг огцруулсан тогтоол үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг асуудал. За дээрэс нэмээд энэ тогтоолоор одоо санал хураалгасан тухайн үед одоо хурал даргалж ирсэн улсын хурлын дэд дарга миний би үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг энэ хоёр асуудлыг хэлцлээ. Та бүхэн сайн анзаарсан бол за үндсэн хуулийн цэцээс мөнх сайхан гишүүн танилцуулга хийгээ за Бямцаг сайдын яриа явж байгаа тэгээд шууд амжилт тасаллаа. За бидний талаас ярьсан яриа олон нийтэд бол ингээ хүрсэнгүй. Энэ бол бас харамсалтай. Хэрвээ хөрвөл аль альнийг хүрэх ёстой. Уг нь бол энэ шууд дамжуулж явах ёстой. Тэртээ тэргүй улсын хурлын чуулганы тухай одоо улсын хурлын чуулганы тэр өдрийн хуралдаа бол нээлттэй бараг 30 гаруй цаг явсан учраас тэндээс ярилцсан одоо асуудал, санал хураасан асуудлаас ерөөсөө бид өнөөдөр нуухах, хэвлэл мэдээлэл олон нийтээс нуухах зүйл ерөөсөө байхгүй. За хоёрдугаарт миний би өөрөө үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг асуудал дээр өмгөөлөгч авах хүсэлттэй байна гэж хүсэлтэд тавьсан. За энэ үндсэн хуулийн цэцгийн асуудал дээр тэр тусмаа улсын хурлын дэгтэй холбоотой ийм нарийн зохицуулт дээр өмгөөлөгч нар бол нягхуур намбаа ажиллах хүсэлтэй байдаг. Харамсалтай нь энэ удааны цэцгийн хуралдааныг 3 хоногийн дотор буюу дайн байлдаан онцгой байдалтай зүйрлэж өнөөдрийн хуралдааны 3 хоногийн дотор зохион байгуулсан. Бид нар сая 1-2 удаарт хамгийн газрынхаа ажилчдыг бүтээн ажиллуулж ээж энэ хуралдааны тэмдэглэл, тайлбар, мэдээллүүд өмнөх одоо үндсэн хуулийн улсын ерөнхий сайдыг огцруулж ирсэнтэй холбоотой мэдээллүүд, дүрс бичлэг хамаг юмнуудыг гаргаж өгөхөд өчигдөр өнөөдөр одоо 2 өдөр зарцууллаа. Өмгөөлөгч авах надад цаг хугацаа байсангүй. Өмгөөлөгч авлаа гэхэд хэр баргийн өмгөөлөгч энэ бүхэнтэй танилцж өнөөдрийн хуульд оролцож бэлтгэл ажлаа хангах ямар ч боломж байхгүй гэж бас хэлсэн. Тэгээ энэ үүднээс өнөөдрийн хуралдаанд үндсэн одоо энэ бол үндсэн хуулийн их судлалын хуралдаан гэдэг бол шүүхээр бол иргэний шүүх энтертэй харьцуулах юм бол дээд шүүхтэй адилхан. Дээд шүүхийн хуралдаанд одоо хувь хүн бие энд бол би нэг бодлын хувь хүнээр орцож байна гэсэн. Тэгэхээр хувь хүн бие өөрөө үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг асуудлаараа ямар ч өмгөөлөгчгүй оролцож байгаа нь бас ер нь урд тажид хизээж болж байгаагүй явдал байх. За дээрэс нь нэмээд өнөөдөр манай одоо улсын хурлын гишүүдийн зүгээс зарим гишүүд нь бид нар итгэмжлэн төлөөлөгчөөр оролцуулахаар сайн зориг сандаг очир нарын гишүүдийг нэрийг нь өгсөний дараагаар үгүй та энд гэрчээр оролцох ёстой гэдэг ингээд гэрчээр оролц гэдэг ийм мэдээллийг хөрвүүлсэн байсан. Өчигдөр. За тэгээ энэ мэдээлэл дээр он сар энтрийн алдаатай өнөөдрийнхоор одоо дугаарлаад өчигдөр өгсөн мөртлөө өнөөдрийн он сартаа ийм бичгийг явуулсан байсан. Хэрвээ өнөөдөр энэ шийдвэр буруутай гэж байгаа юм бол үүнийг конопцсон 71 хүний тогтоол тэгвэл бүгдээ бараг энэ дээр гэрчээ дутагдах хэрэгтэй. За хэрвээ энэнийг хуралдааныг даргалсан гэж би одоо буруудаж байгаа юм бол энэ хуралдааныг бид нар хизээж хуралдаан даргалагч өөрөө дуран мэдэн энэ томьёолыг бид нар бичиж хагаад хийдгүү. За өнөөдөр би бас танилцууллаа. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсны дараа би бас та бүгдэд уншиж танилцуулъя гэж бодож байна. Үндсэн хуулийн 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол ялангуяа ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой гол хийсэн зохицуулт нь нэгдүгээрт ерөнхий сайдыг тийм амархан огцруулдаггүй байя. Та бүхэн санаж байгаа бол 1.3 жилийн
настай засгийн газрууд яваад байсан. Тэгэхээр 76 гишүүнээс тухай 76 гишүүнээс 39 нь эрсээ бүрдүүлээл 20 гишүүн конопдох юм бол энэ бол ерөнхий сайд тогтворчод байсан. Тэгэхээр энэ босхыг өндөрсгөөд нэгдүгээрт нийт гишүүдийн олон хувь 76-аас 39 гишүүн заавал конопдож ерөнхий сайд тогтворно шүү гэсэн. Хоёрдугаарт нөгөө ерөнхий сайдаа огцруулах бичгээ өгчөөд энэ нь хилэлцэхгүй байдгийн удаад байдаг байсан. За үүнийг цаг хугацааны хувьд 3 хоногийн дараа эхлүүлнэ 10 хоногийн дотор хилцэн шийдвэрлэж дуусна гэж энийг хуулийн зохицуулсан. За ингээд уг асуудлаар саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулна гэд улсын хурлын тухай үндсэн хууль бол чимдгаа тэгж үтсэн байдаг. Энэ бол бүх зохицуултыг хийсэн хууль бол биш ээ. Энэ бол үндсэн зөвлөл зарчмуудыг тусгасан хууль. Энэ үндсэн хуулийн үг үсэг болгон дараа нь дэлгэрч бусад хуулиуд болдог. Монгол улсын хууль тогтоомжийн хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа бусад хуулиуд болдог. Бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг хууль ихэд эрүүл мэндийн тухай хууль, байгаль орчны тухай хууль, иргэний хууль гэдэг олон хуулиудаар одоо энэ одоо дэлгэрч идэг. Тэгэхээр яг түүнтэй адилхан. Тэгэхээр үндсэн хуулийн энэ одоо 19 оны өөрчлөлтийн дараагаар 20 онд манай улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дээр 99-ийн 3 дээр нэгдсэн хуралдаан байнгын орооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна гэснээр өнөөдрийн чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-ийн 4 101-ийн 3 нэгдсэн хуралдаан байнгын орооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. Үг өсөхгүй адилхан байгааз. Үг өсөхгүй адилхан. За 99-ийн 4 дээр улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлсан тооцно. 101-ийн 4 дээр одоогийн хуулийн дээр улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлсанд тооцно гэж үг өсөхгүй адилхан байна. За тэр үед улсын хурлын дарга Зандан Шатар дарга тухайн үед ерөнхий сайд одоогийн ерөнхийлөгч Хүрэлцэх дарга огцороход одоо өөрийн өргөдлөө өгж исэн. За тэгэхэд одоо манай хэвлэл мэдээлэл олон нийтээсгүй тэр үед өөрөө өргөдлөө өгсөн шүү дээ. Тэгэхээр ялгаатай шүү дээ гэж яриад байна. Тэр үед өөрөө өргөдлөө өгсөн ч гэсэндээ эсвэл итгэл үзүүлэх ёстой байдаг. За өөрөө өргөдлөө өгсөн энэ өргөдлийг нь тухайн үед одоо ерөнхий сайдаас орж ирж байгаа би сая Бямцаг сайдад уншиж танилцуулж өөрт нь сануулсан. Бямцаг сайдаа энэ бас 2021 онд болсон явдал нэг сард болсон явдал та санахгүй байж магадгүй. Гэтэ та тухайн үед ингэж хэлж ижээ. Анх удаа ийм өөрийн хүсэлтээр огцрох саналыг ерөнхий сайд гаргаж байгаа учраас хилцэх дэг байхгүй байна гэж хагаад тухайн үед төрийн байгуулалтын байнгын орооныхан тэр үед ил хамгаалсан одоо гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга байсан. За ингээд дараа нь эдгээр юу гэж шийдсэн бэ гэхээр за өөрөө өргөдлөө өгсөн ч гэсэндээ улсын хурлын гишүүдийн 4-1-ээс илүү нь огцруулах хүсэлт өгсөн бол гэдэгтэй адилхан огцруулах дэгээр явъя гэж тухайн үед шийдсэн. Тэгээ 99-ийн 2, 99-ийн 4-оор шийдъя гэд за ингээд тэр үед Зандан Шатар дарга тогтох сүрэн дарга төрийн байгуулалтын байнгын орооны саналыг уншиж танилцуулахдаа одоо ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцруулах тухай асуудлыг тус хуулиар зохицуулаагүй тул уг асуудлыг хилцэх дэгийг Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1 дэх хэсгийг үндслэн 99 дугаар зүйлийн 99-ийн 2 99-ийн 4 дэх хэсгийг баримтлан хилцэх талаар гормын санал гаргасныг байнгын орооны уралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцээн 99-ийн 2 99-ийн 4-ийг та бүхэнд уншиж танилцууллаа. Үүний дараагаар улсын хурлын дарга Зандан Шатар дарга санал хураалтыг явуулахдаа би тэр үед сардхал ковид үед байсан учраас би Сүхбаатар танхимд би тэгэд багаараа зарим танхимд 6-7 хүн, зарим танхимд 10 хүн сууж байгаа хуралддаг байсан. Тэгэхэд хуралдаан даргалагч одоо Зандан Шатар дарга ингэж санал хураалгасан байна. Байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гэсэн гормын саналаар санал хураалт явуулъя. Байнгын хорооны саналаар гэсэн багаз. Байнгын хорооны санал гэдэг бол нэн чухал. Одоо өнөөдөр бидний гол маргаан юу гэдэг вэ нөхөр байнгын хорооны саналаар гэж хураалах хэсгүй байсан гэдэг. За тэгтэл өөрөө ингээд санал хураалгаад хамгийн сүүлд нь уншихтаа санал хураалтад 63 гишүүн оролцож 60 гишүүн дэмжиж 95.2% саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ гэсэн байна. Байнгын хорооны санал дэмжигдлээ. Хуралдаан даргалагч хүн бол хэдийгээр байнгын хорооны санал нь ирсэн бичгтэйгээ адилхан байсан ч гэсэндээ одоо тамийн газраас бичиж өгсөн хууль тогтоомжийн хүрээнд үнийг л явуулах хэрэгтэй байсан. Би хэрвээ энээс өөрөөр явуулаад за нөгөө өөрийнх нь саяны нөгөө дүн нь өөрийнх нь хүсснээр гараагүй учраас яриад байгаа. Үгүй ерөнхий сайдыг огцруулъя гэдэг саналын томьёолоор санал хураалт явуулъя гэдэг. Би тэрүүгээр нь санал хураалт явуулаад огцорсон байсан бол би жинхэнэ энд дахиад ирэх байсан. Би тэр үед надад тайлбарыг ховор байх байсан баг. Яг үг гэвэл өөрөө чи 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хар. Тэрний дараа явсан
одоо үндсэн хууль улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зүйл залтыг хар тэр үед хуралдаан даргалагч ингэж явуулж байсан байхад чи яагаад дураараа ахаад ерөнхий сайдыг огцруулъя гэдэг саналын томьёолоор явуулвэ гэж жинхэнэ намайг цэцэд өгсөн байна. За эрдэстэй холбоотой маргаан бас яриад байгаа. Тэгээ үнийг хэлэхэд энэ бол бас улсын хурлаас үндсэн хуулиар дагуу бас цаг хугацаатай хэлцэхтэй асуудал. Би үнийг хэлэхэд хуралдаан даргалагч хүний хувьд эрдэнэ бүрдэхгүй байх уу гэж санаа зовчихсон. Тэр үед хэрвээ эрдэнэ бүрдэхгүй 10 хоног дууссан бол би бас ахаад үндсэн хуулийн цэцэд дуудах байсан баг. Хуралдааны эрсээ бүрдүүлээгүй үндсэн хуульд заасан хугацаанд өргөн барьсан асуудлыг хилцүүлээгүй гэд би ахаад энд дуудагдах байсан баг. Тэгэхээр би гайхаад байгаа нь энэ ер нь бол ямарч байсан одоо өөрөө л огцорсон гэдэгт л уур нь хурж үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм байна. За дээрэс нэмээд улсын хурал шийдвэрээ гаргаагүй байхад энэ бас анх удаа бараг болж ах шиг байна. Энэний өмнө бас ингээ шийдвэр нь албачаагүй гараагүй байхад үндсэн хуулийн цэцээс бас одоо 2015 онд байхад тухайд манай Тэмүүжин гишүүн энийг маш сайн мэдж байгаа. Одоо үндсэн хуулийн цэцэд энэ төр хандаад маргаан үүсгээд үүнээсээ болоод үндсэн хуулийн цэцэн гишүүн амар санаа үндсэн хуулийн цэцээсээ татагдчихсэн. Тэгэхээр шийдвэр дээр гарсны дараа үндсэн хуулийн цэц энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэж шийдэг болохоос биш. Үндсэн хуулийн цэц өнөөдөр одоо тэгэхээр ерөнхий сайдын өөрийнх нь гаргасан гомдол нь хүртэл буруутай гэсэн. Одоо гаргаагүй байгаа шийдвэр дээр үндсэн хууль зөрчих гээд байна гэж гомдол гаргачихна. Тэгэхээр өөрөөр хэлбэл таныг хийгээгүй байгаа үйлдэлийн чинь төлөө энэ хүн хулгай хийх гээд байх шиг байна. Энэ хүн заллин хийх гээд байх шиг байна. Хүн алах гээд байх шиг байна гэж шүүхэд өгөөд гомдол гаргуулна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ Монголын өнөөдөр одоо шүүх засаглалын түүхэд хуулийн процесс донд байж болдго юм уу? Нэгдүгürt. Дээрээс нь хамгийн бас нөгөө талдаа их гайхалтай зүйл нь үүнийгээ бариад улсын хурлын гишүүдэд энэ үндсэн хууль зөрчих гэдэг нь чуулганд битгий оролцсон. За энэнд бол ерөөсөө одоо улсын хурлын 71 гишүүн огцруулъя гэж конопцсон байна. Миний бодлоор аль нэг томьёолоор нь өөрчлөлт коноплоо гэдэг 71 гишүүн томьёолыг нь ойлгохгүй конопцсон гэж би бодохгүй байна. Огцруулъя гэж хэрвээ энэ өнөөдөр одоо улсын хурлын гишүүд маань төрийн одоо салбарын төлөөлөл болж орж ирсэн эрдэм бэнтэгтэй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд өнөөдөр санал томьёолыг нь өөрчилжүүл би үлдэх байсан гэж энэ хүн бодоод тах шиг байна. Тийм зүйл байхгүй. 71 гишүүний саналыг хүндлээч. Улсын хурлын үндсэн хуулиар олгогдсон 18 бүрэн эрхийн нэг бол ерөнхий сайдаа томилдог, засгийн газартайгаа хариуцлага тооцдог, засгийн газрынхаа жилийн ажлын төлөвлөгөөг нь баталдаг, дараа жилийн ажлын төсвийг баталдаг. Энэ бол өнөөдөр яг л компани хувьд төлөөлөл удирдах зөвлөл гүйцэтгэх захирлаа томилж байгаатай яг адилхан. Одоо бол ямар нөхцөл байдал үүсэж байна вэ гэхээр ийм болж байна. Хэвлийнхэн төлөөлөл удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлаа цалингаа сайн тавьж чадахгүй байна. Бензин шатхуунч хомсдоод манай бизнесийн үйл ажиллагаа хомсдлоо. Одоо манай ажилчид ирээд бараг гадаа чагсаад байна гэдэг ингээ гүйцэтгэх засаглалтайгаа хариуцлага тооцох гэсэн биш. Гүйцэтгэх засаглал борон зарим газрын дараа нартайгаа хариуцлага тооцох гэсэн биш. Өнөөдөр гүйцэтгэх засаглал маань одоо захирал маань шүүхэд хандаад компаниа бүрэн хэмжээнд бараг дампууруулах хэмжээнд хүрч байна. Бүх үйл ажиллагааг нь зогсоож байна. Төлөөлөл удирдах зөвлөлийнхнийгаа өнөөдөр шүүхэд өгч байна. Тэгээ ийм нөхцөл байдал нөгөө талдаа яг үүсэж байна гэсэн үг ээ. Энэ бол өнөөдөр нөгөө хяналтын одоо тэнцэл бол тэр чигээрээ алдагдаж улсын хурал бол өнөөдөр ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын дээр засгийн газар нь гарцсан байгаагийн өнөөдөр нэг илэрхийлэл юм аа. Төлөөлөл удирдах зөвлөл хууль бусаар ажилтнууд шүүхэд хандсан шүү дээ гişүнэ. Тэгээ та энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүн байх байхад яагаад онц байдгүй гэсэн бэ? Онц байдлын тухай хуулиа унш. Онц байдлыг ямар тохиолдолд зарладаг вэ гэдэг сая цар тахал ковидын үед өнөөдөр бид нар онц байдал зарсныг харсан шүү дээ. Бүр тэр хөвтөл зэрэглэлтэйгээр зарладаг. За дээрээс нэмээд онц байдлыг тухайн үед би онц байдлыг одоо зарлаж явах хуралдаанд өөрөө улсын хурлын гишүүнээр оролцож исэн. Би одоо тэрнийг сайн санаж байна. Чуулганы хуралдааны үед бол улсын хурал зарлах хэрэгтэй байдаг. Чуулганы хуралдаан байхгүй үед бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ингээ оролцоод за ингээд энэнийг ерөнхийлөгч зарладаг. Тэгэхээр одоо энэ миний бодлоор одоо дайн байлдаан болдоогүй бах. Зэр зэвсэг тулаан болоогүй бах. Онц байдал ерөнхийлөгч зарлаагүй бах. Улсын хурал хуралдаж онц байдал зарлаагүй. Одоо тийм хуралдаан болоогүй. Тэгэхээр өнөөдөр онц байдлын одоо ийм адилхан зарчмаар явна гэдэг бол хууль бус бас зөрчиж байна гэсэн гэж яаж байна гэж харж байна. За одоо бид буцаад орох хэрэгтэй. Тэгээд би нэг жоохон материалтайгаа танилцчаад буцаад та бүхэнд гарч ирсэн мэдээлэл өгнө. За та бүхэн баярлалаа. 19 гишүүний 19 санал хураалтад оролцсон. Зөвшөөрөл бий болгоход үндсэн хэмжээний цэцээс мэдээлэл өгч